Тэр бол түүхэнд хамгийн айдас дагуулсан жанжин байсан юм. Евразийн хамарсан дийлдэшгүй байлдан дагуултыг эхлүүлсэн үе юм. Гэхдээ Чингис хаан догшин зэрлэг байв уу? Эсвэл орчин цагийн замыг засан нэгтгэгч байв уу гэдгийг бид Чингис хаан түүхийн эсрэгээр харцгаая. Чимээгүй. Өнөөдрийн шүүгдэгч хэм бэ? Хаан! Эрхэм шүүгч та Генгис хааныг мэддэг юм байна. Аян дайнд олон сая хүний амьд хүрч очсон газар бүртээ сүйрэл дагуулсан 13 дугаар зууны дайчин Жанжин. Эсэргүүцч байна. Юуны өмнө Чингис хаан гэж дууддаг юм. Тийм үү? Монголд бол тийм. Юу ч болсон байсан тэр бол хүн төрлөختний түүхэнд хамгийн агуу удирдагч байсан. Тэмүүж нэртэй байсан тэрээр бага насандаа эцэггүй хоцорч ядуу зүдүү өссөн ч байнгын тэмцлийг даван туулж хагаралцсан Монгол аймагуудыг нэгтгэж чадсан. Улмаар номхон далаагаас төв Европ хүртэл үргэлжилсэн дэлхийн түүхэнд хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан. Халдан довтолж цус урсгахын сайн тал нь юу болж таарах юм бэ? Хятадын хойд хэсэгтэл гэхэд хүн амынхаа 3/2-ыг алдсан шүү дээ. Алдан улс урт хугацааны туршид хойд зүгийн Монгол аймагуудыг доромжлон, дунд нь ясааж, хооронд нь байлдуулж, үе довтолдог байв. Чингис хаан монголчуудыг нэгтгэх орлого хийсэн. Өмнөх хаан шиг хувь тавилан хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээд ч хүн ам зүйн нарийн тооллого хийгдээгүй байсан үе. Ихэнх тариачин ардуудыг Чингис хааны зэрэгт нэгтгэн авч байсан гэдэг. Тоон дээр тайлбар хийх гэж оролдох нэмэргүй. Яагаад гэвэл монголчууд бүхлөвдөн хотуудыг оршин суугчтай нь хүүс тэмтэрдэг байсан шүү дээ. Чингис хаан дайснуудаа бууж өгөн, алба говчуураа төлөхийг илүүд үздэг, үнэнч байдал, дипломат хуулийг чандлан сахидаг байсан. Хоморглон устгуулсан хотууд бол бууж өгснөхийн дараа бослог гарган эсэргүүцсэн. Эсвэл илгээсэн төрийн элчийг хороосон хотууд байсан. Тэр шударга ёсонд бат итгэдэг хүн байжээ. Тэрний айрам шударга ёсонд нийцхэргүй харгислал үйлдсэн олон баримт байдаг. Эхийн хөвлөгөөс төрөөгөө хүүхдийг нь хүчээр авч, олзлогдогсдоор бамба хийж бүсэлтийн цамхгаа тогтворжуулахын тулд олзны хүмүүсээр усны шудаг бөглөдөг байсан. Бас эзлэгдсэн хотуудаас бүхэл эмэгтэйчүүдийг нь булаан авч хангалттай. Ямар зэрлэг болмод юм. Энэ үнэхээр дундад зөвний үеийн бусад аримудаас илүү харгис байна гэж юу? Илүү харгис биш байл гэхэд Генгис хааны харгислыг уучлах ёсгүй. Гэхдээ тухайн цаг үедээ бол бусдаас ялгарсан, цусан дулаар исэн зэрлэг байгаагүй гэдгийг батлана. Чухам үнэн гэвэл хомог аймагуудыг нэгтгэсний дараа бэр хулгайлагдах ёсыг бүрмөсөн халсан бөгөөд Монгол эмэгтэйчүүд бусдаас дээгүр зиндаанд байсан. Тэд ахуйн хэргийг захиран нөхрөөсөө салах хэрэг чөлөө гэдэлж төрийн хэрэгт мөн оролцдог байсан. Тэмүүжин насан туршдаа анхны эхнэртэйгээ амьдарч өөрийнх нь биш гэгдэх хүүхдийг төрсөн үр шигэн өсгсөн. Гэхдээ Чингис хааны байлдан дагуулт гамшиг дагуулсан. Тэрний хойч үе Евразийг төрөмгөйлөн 40 сая хүнийг устгасан байдаг. Тэр үеийн нийт хүн амын 10% шүү дээ. Хар тахлаар амь үрэгдэхстийг оруулахгүйгээр. Алтан ордны хаан тулс Кафаг бүсэлснээс болж хар өхөл Европоор тархсан. Албар тэгээгүй элгүй дээ. Тэдний зэргүүд нь тахлаар өгөхөд халдвартай цогцсыг хотын хан давуулан шиддэг байсан гэгддэг. Гэхдээ эдгээр түүхэн их сурвалжууд хожим хойно бүр хэдэн зууны дараа бижигдсэн байдаг. Та энэнийг хэр баттай гэж бодож байна? Гагцгүй амьд үлдгэсэд Чингис хааны байгуулсан эзэнт гүрний ашиг тусыг хөөрдсөн юм. Ашиг тусаа Монголын эзэнт гүрэн шашны эрхчлөөг тунхагласан. Тэд зэргүүдтэй сайн хандаж, үндэс угсаа биш, харин гавьяа зүтгэлээр нь тушаал дэвшүүлдэг байсан. Тэд анхны өргөн шуудангийн системийг байгуулж бүх нийтээр мөрддөг хуулийг баталсан. Мөн соёлд оруулсан тэдний хувь нэмрийг дурдаад барахгүй. Хүлээгүй хаан тухайн үеийн соёлын нийслэл Багдадыг устгасныг хэлж байна уу? Номын сан, эмнэлэг болон орднуудыг шатааж, усны сувгийг устгасан талаар та ярьж байна уу? Багдадын сүйрэл бол золгүй явдал байсан. Калиф өөрөө бууж өгөхийг хүсээгүй юм. Бэр хаан дараа нь Багдадыг сүйрүүлснийхэн төлөө хүлээгүйг шийдгэсэн байдаг. Монголчуудад соёлыг устгах бодлого байгаагүй. Тэд эзэлсэн газрынхаа эмч, эрдэмтэд, уран дархан болон гар урчуудыг амьд үлдээдэг. Эзэнт улс даяар таран сууршуулж, дэлхийд даяар мэдлэг түгээсэн. Кевин Русын сүрлийн талаар юу гэмээр байна? Баруун Европт сэргэн мандалтын үе эхэлсэн ч тентгийн хүмүүс сүрлийн улмаас харанхуй хэвээрээ үлдсэн. Баруун Европт ч ялгаагүй. Тухайн үед дайнд ажинтай байсан. Монголын эзэнт гүрний тогтвортой байдал торгоны замыг дахин сэргэн зүүнээс баруунд худалдаа болон соёлыг түгээн дэлгэрүүлж үүний үр дүнд Орос болон Хятад дайнаас ангижрэн
Нэгдсэн улс болсон. Эзэнт хүрэн унсны дараа ч гэсэн Эх хааны үр удам Евроазийг захирсаар байсан. Дарангуулагч хүн ирээдүйн дарангуулагч нарыг төрүүлсэнд гайхаад байх зүйл байхгүй. Тэрний талаар юу гэж ярихаа сайн бодоорой. Та хамаатна жөөж магадгүй. Юу? Одоогоор Эх хааны үр удам бол 16 сая хүн байдаг. 200 хүн тутмын нэг нь. Агуу байлдан дагуулагч бүр сая хүнийг эзлэн төрөмгийлдэг. Харин хэний домог үлдэх бол мөн удирдагчдын түүхэн болон соёлын ач холбогдол нь тэрхүү тавцанд очихын тулд золиослсон хүмүүсээс илүү юу? Эдгээр нь бид түүхийг шүүхийн тавцан дээр зогсооход гарч ирдэг асуултууд юм.